Тэр үед ээжээ гарнаас хөтлөөд гудамжинд явж байхдаа би хаашаа явж байгааг ч мэдээгүй. Зүгээр л ааваас холдож байгаадаа маш их баярлж ирсэн. Тэгэд бид хоёрыг анх ирэхэд яг миний үеийн тэгээ надаас ах, надаас ихч, надаас дүү бүр зөндөө олон хүүхдүүд байсан. Тэгэд би эхэндээ хүүхдүүдтэй нэг тоглож чаддгүй л байсан л да. Би энд байхдаа өөрийгөө ганцаараа биш юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгэд ээж маань ч гэсэн аз жаргалтай байгааг нь харах надад сайхан байсан л да. Яагаад тэгэхээр ээж аавтай байх тэр нь баг инээдэггүйсэн. Би инээж байгаа юусаа харж байгаагүй. Тэгэд ээжүүд хоёр энд ирсэн. Ээж маань энд ирээд хүүхдүүдийг өглөөнөөс орой хүртэл асардаг. Тэдэртэй үргэлж ээж шиг хамт байдаг. Гэр ээж гэдэг ажил хийж эхэлсэн. Тэгээд удалгүй сангаас ээж битэрт гэр өгөхөр болоод бид хоёр тусдаа гарлаа. Тэгсэн чинь энд нөгөө нэг өдөр болго хамт байдаг найзуудаасаа гинт нэг өдөр салахаар болоод эхэндээ жоохон эвгүүл байсан л да. Гэтэл тэр үед бид хоёрт маш том тус болж ирсэн. Тэгэд өмнө нь би зарим хичээлээ ерөөсөө ойлгодог байсан байхгүй. Тэгэд гэр отхонд ирээд манай гэр отхны багш надад давтлага өгөөд хичээлээ маань хэлээд би зөв өөрөө хичээсээр хагаад хичээлдээ сайн авдаг болоод тэг бүр математикийн шалгалтанд бүр онц авч ирсэн. Тэгэд манай ээж гэсэн намайг хичээлдээ сайжраад байгааг анзаарсан л баг. Хэрвээ би яг ингээл хичээлээ сайн хийгээд байх юм бол ээж маань баяртай байх юм байна. Хэрвээ ингэж хичээсээр хагаад мундаг хүн болчих юм бол би ээж хачиг хариулах юм байна гэж бодсон тухай үед. Тэгэд сургуулаа төгсөхдөхөд ээжд хоёр төлбөрийн асуудал тулгарч эхэлсэн. Нэг сургууль ээжтэй өндөр оноо авсан хүүхдийн сургалтын төлбөрөөс нь хөнгөлнө гэдгийг би олж мэдээд шалгалтанд бэлдэж эхэлсэн л дээ. Тухайн үед ээжд хоёр намайг яг их сургуульд сурах төлбөрийн тийм боломжгүй байсан. Тэг өдөр өнөөгөө л арай гэж болгож ирсэн үйл дээ. Тэгэд би бэлдэж байгаа шалгалтаа өгсөн. Даанч миний оноо дутцсан. Яг тэр үед ингээл бүх юм л нурчж байгаа юм шиг надад санагдчихсэн. Ээжийнхээ итгэлийг алдж байгаа юм шиг санагдаад. Тэгэд удаагүй сангийн нийгмийн ажилд над руу залгаад манайхаас юм сургалтын тэтгэлэг төлбөр зарласан байна. Намайг материалаа явуулаад үзээч гэж хэлсэн. Тэгэд би эхэндээ өөртөө жоохон эргэлзээдсэн. Дахиад бүтлгүүтчүүл яах вэ гэж бодогдоол. Энэ жилдээ ер нь сургууль сурхаа болоод бүр ажил хийгээ шийдсэн байсан. Тэгэд би тэтгэлэгтэй тэнцээд одоо ингээд сургуулаа сайн дүнтэй төгсөж байна. Тэгээд их сургуульд сурж байгаа хугацаанд сайн дурын ажлыг нэг зүйлийг ойлгосон л доо. Тэр нь болохоор би ч гэсэн бусдад тусалж, бусдад итгэл найдвар төрүүлж, урам зориг өгч чадах юм байна гэдгийг ойлгосон. Надад ч гэсэн тийм хүч байгаа юм байна гэдэгтээ би итгэсэн байхгүй. Тэгэд одоо ингээ эргээ бодохоор миний дотор нэг орны цаа нуугдчихсан аимхаж аалхуу хэвээрэл байсан байл л д. Тэр хүүхдийг ирүү тэр орны цаанаас гаргаагүйсэн бол хин нэг нь надад чи чадна гэж хэлээгүй байсан бол намайг зоригжуулж надад урам зориг өгөөгүй байсан бол хэрвээ бүр ингээд урагшлуулад бодвол тэр орой ээж тойр энд ирээгүй байсан бол одоо би энд ингээд суучихгүй.
Хэрвээ та нарт урам зориг дутагдаад өөртөө итгэх итгэлээ алдах гад бүх зүйл хэцүү юм шиг санагдах юм бол ганцаараа биш гэдгийг үргэлж санаарай. Та нарт ч бас тийм хүч байгаа.